Би сүүлийн бит шүү дээ. Уйлмарс нэг чинь. Өөрөө ялмарлаа. Өглөө мэдвэж бичлэг үзчих юм ааш. Камер руу хийх би тий. Гайхмаар. Яа. Хинч төрүүлж магадгүй 2 3 хоног л үлдчихлээ шүү дээ ерөөсөө тий. Тэгээд энэ 7 хоногт ер нь бол нөөшин бол нойрохгүй. Яах бол гэж бодоод 2 дугаар салбараас нэг хүүхэд нэгээс нэг хүүхэд зүгээр надтай яг хал өрсөлдөх баг. Бусд нь бол зүгээр хөлийн чихчийг хуруул байл. Кэш өх өөр амар хэлэх шаардсан байсан. За нөөлчихгүй. Тий одоо анхаатай нэг баг явахад түндрэлтэй байлаа болох шүү. Гэтэ яг бас хөгжилтэй л дөө тэгээ. Салбарын хүүхдүүдийг нэг бие нь бол нэг сайн харж чадаагүй. Тэгээд тэр салбарын тэр ихэд яг хэцүү л надад бол. Тэгээд яг манай салбар бол гэхдээ яг бус салбараа бол арай чанга гэж бодож байна. Хүмүүсээс их асуусан л та 2 сарын хугацаанд ингээд өөрчлөлт хэрэг гарах вэ гэсэн. Үгүй шүү дээ гарахгүй шүү дээ наач. Яаж ч гэсэн 2 сар бол болдгоо маа. Хүмүүс ядаж 4 5 сар явж ирсэн тодорхой хэмжээний өөрчлөлт гаргана гэдэгсэн аахгүй. Тэгэл би жоохон угаасаа за энэ чинь их өөрчлөлт гарахгүй байх ямар ч тэгээ шүүх чинь мэдхгүй л үдээ. Нэг жоохон ч гэсэн өөрчлөлт хараад явах бол гэсэн чинь өөрчлөлт гарсан надад л. Ерөнхийдөө би амар айж байгаа. Жоо айцтайгаа үнээл ер нь бүгдээрээ амар айгуусаа өөрчлөгдсөн. Өөр хүмүүсээс айгаад байраад байгаа юм бол нэх байхгүй. Гэхдээ тэр нэг салбар 3-ын нөгөө нэг залуу шүү дээ. Тэр банди юу хөлн минийхаас жоохон илүү байсан. Би яг нөгөө нэг хөлөө бэртээгээд хэсэг хөл хийж чадаагүй. Тэрүүгээр л жоохон хөлөөрөө хожуулсан. Тэгээ тэрнээс бусдаар бол надад бол нэх айдаг байхгүй. Тэгээ миний хүүхдүүд бол угаасаа эхний 1 2 3 дугаар байранд л орох байх гэж би бодож байгаа шүү дээ. Одоо үр дүнгээ үзэх цаг болсон байна. Одоо нэг 2 3 хоногийн дараа үр дүнгээ үзцгээ тэгээд тэрний хоол жинхэнэ юмаа ярьцгаая даа гэж хэлээ да. Хөлийг чангаад. Таасан байцгаана уу? Тэрхүү тайлтай. За тэгээд таадаг яаж шалгаруулах вэ гэхээр ер нь хин булчин юмас нэмсэн байна. Хин булчин дээр чанаржуулж сайн ажилласан байна. Хин пропорц хэлбэр галбир тал руугаа төлхөө ажилласан байна тий. Энэ бүгдийг чинь нөгөө ихний анх авсан зурагтаа ч харьцуулаад тэгээд нэгээр чигээд поз өрөө тэгээд шүүгээд явна. За тэгээд нэрийн дуудахад нэгээрээ яг өөрийнхөө илэрхийлж чадах гоё позо бариад ингээд 3 цаг хийгээл явчих заяа. За өдөр намжилт төсөө. За Тэмүүжин. Татко. Дараатай. Хоёр гараа амд. Ахой. За барай. За. Мөгөлдөн. Төвлөр. Өөрөнд дутаа болоод
За өөрийгөө хэлж байгаа. За. Анх хоёр. Мөг эрдэнэ. Төвдөр, Эрдэнэт орж, Эрдэнэ, Галгүй, Бат Эрдэнэ энэ талаас. Тэмүүж энэ талаас гарч. За, сүүлийнх нь. Яг 4 боол бариад хэдүүлээ үтчихээ заа юу. За, өнцөг боол урдаас. Хап. Тэшээ боол. Хоёр гараа. За, барах. Сөйчиг ирнэ. Тэг хэрэгцэх бол дараа гарна. За энэ 3 цагаар. Энэ 3 цагаар. Вау. Ондоо нөгөө тэрүүг нэмсэн. Дараа үз. нөгөө нургай чангаснаас гарч өөрөө хөнгөн. Тэр хөнгөнөрөө тоо. Тэг. Бүр Захарыг Тато баруун. Баанаашаа. Позор хямрын бэлтгэл хийсэн юм шиг болдгоо шүү дээ. Тий. 2 цаг бэлтгэл хийсэн юм шиг болдгоо. Тайзан дээр гарахад. Бүр тэмцээний тайзан дээр гарах бүр хөөс гарна. Шүүгчиг команд хизээ буун тэр болтол нь барьдаг байхгүй. Чангалах юмаа чангалаад буцсан сул байж байдаг. Тэгвэл сурчаараа тийм болдог байхгүй. Тий. За. За бас. За баярлалаа. Шүүлтий явцах юм бол гоё суу. Сайхан шудраг шүүлээ. 2 чаваа бол 1-2 дээр л байгаа гэж бодож байна. Ямар ч юм. Сайн байцгаана уу? Амс. Туслаарай манайха. Good boss, good job. Найз охиндоо гэхдээ хэрэгтэй хүнтэй унтдаг. Sometimes. Манайс тэгэл угаасаа хожноо манайхаас. Яа тэрний бол итгэлтэй байна. Чанга байна бас нилээн бариуллаа. Поз нилээн удаан бариуллаа. Бодсоос амар байлаа. Поз бол бэлтгэл хийхээс илүү амар юм байна. Үхэндээ алтлаа. Амар юу муутай. Амьсгал уушиг муутай. Тэгээ ингээ бас тэгэл гүнзгий амьсгаа аваад нөө тамиг татгтай холбоотой авах манайхан таминаас гараарай. Мэдхгүй юу болохыг сайн мэдэхгүй байна. Тэгэл маргааш нөгөө өдрөөс хариун хэлнэ гэсэн тэр үдлээ. Гэтэ яалсан ч бай ялаагүй ч бай тэгэл 2 сар бол үнгүү жимд явлаа гоё л байлаа. Энэ л гоё юм да. Өдрөлт анх удаа фитнест явлаа, өөрөөгөө уулаа, бүх юм нь үнгүү. Тэгээ айгүй боломж олгосон. Гоку жимийнхэнд бас баярлаа. Маш чанга байлаа. Поз өрнө гэдэг бол бас хүний чанар чансаа шаардсан зүйл байдаг юм байна. Спортын хүмүүсийг ер нь бол амар би хүндэлдэг. Тэгээ сая хүртэл ингээ хөлсөө гаргаад ингээ байж та бүр илүү л хүндлэх тийм мэдрэмж төрлөө. Тэгээ угаасаа шүүгч бол угаасаа маш бас мундаг хүн шүүх шиг боллоо. Тэгээ тийм л энэ да. Тэгээ одоо тэгээ үр дүнгээ 2 хоногийн дараа үзнэ. Тэгээд хэн болохоо тэгээд харандаа. Поз барилтад үнэхээр хэцүү байсан. Гэтэ яг бүх маш удаан бэлтгэлийнхаа үр дүн зөвхөн тэр хугацаанд үзүүлэлтийг чармаагаал барьсан. Би ингээл амьсгалал бүгчмд бол яг тухайн алдчихсан. Гэтэ төвчээд барьсан. Би бол өөрийгөө 5 саяг бол авна гэж бодохгүй байна. Яг үннийг хэлэхэд бол бусад хүмүүс үнэхээр чанга байсан. Тэгээ би өөрийнхөө хувьд бол би бол best of best гэсэн. Угаасаа бүгдээрээ л өөрөөсөө говь тийм л байсан баг. Тэгээ бус төрсөлтөгч нар бол өсөөснөөс бол хамаагүй илүү байла.
Ер нь амар их сандарлаа би. Одоо л ингээл амар сандраад байна. Поз барилтын хувьд бол дажгүй хэд хоног бэлдснээрээ тэгэл поза барьлаа. Дажгүй л өөрийнхөө хэмжээнд л сайн барьлаа. Тэгээд сүүлд жоохон бөөндөө поза барихтаа шахуулаад жоохон сайн барьж чадсангүй. Тэрэн дээр л жоохон сэтгэл дундуур л байна. Манай Эрдэнэ бас төрүүлж магадгүй баха. Надтай хамт бэлтэж байгаа. Тэгээд нэр салбар 3-ын баяраа эсвэл салбар 1 юм оогүй байж магадгүй. Би яг өөртөө бол итгэлтэй л байна. Хэд хоног баахан хичээснийхаа үр дүн одоо ууг нь бол ялаад харчвал би бүр амар баярлна. За нав гам зөрг гэдэг 2023 оны 3 сарын хүртэл Монголын бодит физик холбооны ерөнхий шүүгч хийж өгсөн өмнө олон улсын шүүгч, дэлхийн холбооны шүүгч гэх зэрэг Монголын бодит физик холбоонд иймэрхүү албан тушаалуудыг хашуулсан. Оролцож байгаа хүүхдүүдийг харахад бол 2 сарын хугацаанд ажилласан, булчин дээр ажилласан, өөхөн нохроос хассан, биеийн пропорцон дээр ажилласан гэхэд бол үнэхээр одоо сайн ажилласан байна. Анарчаад өөрчлөлт нь бүр илүү үр дүнтэй болоод спорцоо сайн барьж сурсан байна. Тэгээ яг тэмцээнд орж байгаа юм шиг итгэл зүтгэл гаргасанд нь баяр хүргэе. Шудраг гэдэг үгнээс ерөнхий шүүчээ дагуулж ирсэн. Тэгээд битэрийн шүүлтийн оноо ерөнхийдөө бараг тэнцүү шахуу гарсан. Магад ингээд би амар хөөхөө хасаад ингээд булчинтай болсон шүү дээ. Ингээд гомдлох тий. Эсвэл эн чинь өөхгүй байж булчинтай болсон шүү дээ гэдэг үүднээс хүүхдэд битээ тэгэж оролцогчд битээ тэгэж бодоосай. Яг үндсэндээ нөгөө нэг булчингийн бүтэц пропорц гэдэг юм юу гэдэг вэ? Бодибилдинг фитнесийн утга учир чинь яг яаж шүүгддэг вэ гэдэг аргаар шүүсэн байгаа. Тийм. Тэгэл бидний хараад л шүүдэг. Хэн булчингийн масс нэмсэн байна, хэн чанардсан байна, хэн өөхөн дохроо илүү хассан байна, чанаржуус хэн биеийн пропорцон дээр төлхөө ажилласан байна. Энэ бүгдийг хараад адилхан л холбооны тамирчдын одоо шүүдэг дүрмийн дагуу шүүсэн болохоор нэг хүндрэлтэй асуудал байсангүй. За шүүлтийн хувьд бол үрдсэн маань миний хувьд амар шудраг санагдсан. Яагаад гэвэл энэ хоёр шүүгч маань энэ 9 тамирч нартай залуучуудтай огт санал нэг нэгээ танихгүй болохоор нэг нэгээ таньдаг хүнээ дэмжих юм тийм ямар ч магт зайхгүй. Тэгэхээр маш шудраг болсон гэж би бодож байна. За тэгээд ялагчийнхаа дараагийн анги дээр тодруулнаа. Тэгэхээр одоо өшөө өмнө бүгдээрээс нь шилгээ аваад за янз бүрийн болохгүй бод сэргэлтэн байна уу гэх тэрийг нийлүүлчихэд бүгдээрээ асуудал үүсгэх бол маш сайн байна. Асуудал үүссэн хүнийг шууд cancel хийгээд хасаад дараагийн одоо ялах хүн байсан бол тэрийг нь хасаад дараагийн одоо доор 2 дахь байсан уу 3 дахь байсан хүнийг ялуулнаа гэсэн. За тэгэхээр бид нар таамаг байгаараа амжилт guys. Тэгэхээр залуучууд ердөөсөө 2 сарын дотор ийм гоё үр дүн гаргах болохын би ингээд та нарт бас нүдэрээ харуулах гэж ийм шоу зохиосон байгаа тий. Тэгвэл залуучууд амар олон жил хийж аваад нэг хэвсгэл олон сар хийж аваад гоё болдог биш. Яг уу гоё зөв багшаар зөв юм хэрэглээ, зөв хоолны бэлтгэлээ тэгээд амралтаа аваад хүн маш хурдан хугацаанд үр дүнээ гаргах боломжтой гэж би та нарт энэ харуулах гэж энэ одоо контент хийж байгаа шүү. Тэгэхээр вау, өнөөдөр бол үнэхээр гайхалтайсан. Залуучууд мөн сайн мөн байдаг.